1920-ад оны эхэнд Эгээлжирийн ардын хүүгүүд нэгдэж хүрээний бүлгэн, консулын бүлгэн байгуулагдаж байх тухайн цаг үед нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны үндсэн суурь инхүү тавигджээ. Найзаа багшд морилж байгаа болов уу? Гэж байгаа хаа. Найз юунд ингэтлээ гонёглоо? Найз мөнгө санаагаа санаадоо. Өө зайлуул дөө. Найзаа цай хийгээд өгөөч. Лала. Өнөөж харлаа цай уугач. Зүгээрээ. Баатар Сүмбэр самбоо. Найзтай цай хийгээд өгөөч. Маа өнөөж харлаа. Баярлаа Баатар Сүмбэр самбоо. Цайгаа уу. За, миний хөөхтүүд цайлчих уу? Тэглээ багшаа. Өнөөдрөөс эхлээд би та нарын багш. Та нар миний Сурагч. биш ээ, сурагч. Шэв. Биш ээ, сурагч. Сурагч. Сурагч гэд хэлдэ. Сурагч. Их сайн байна. Шэв. Сурагч гэж хэлж сураараа. Мэдвүү? За багшээ. Багшээ, би нэг зүйл асууя. За, Ижиг нь хэлэхдээ биднийг мөнгөн сарнаа наадамд орж чадахгүй гэсэ үнэн болов уу? яагаад вүлээ? Та нар мэдж байна хөөхтүүд ээ? Багшаа мөнгө сарнаа алга болчихсон гэсэ. Юу гэж алга болох вэ дээ? Үгүй багшаа. Манай аав хэлэхдээ мөнгө сарыг алдсан гэсэ. Багш нь багшаас асуух юм. Сайн байна уу багшаа? Тэгш 6 жива багш мөн үү? Би Жавхаа Лувсан гончиг багш байна. Багшаа, мөнгөн сарнаа алга болчихсон гэсэн үнэн болов уу? Та бас мэдээгүй юу багшаа? Тэгвэл та багшаас асуучих уу? Харлаа. Өөд бол. Мааны веднийх. Тэгш 6 жива багшаа. Та мэдчихэд Жавхаа Лувсан гончиг шавьдаа хэлээрээ гэлалаа. Багш манаас мэддвэ. Багшаа. Би гэрийн даалгавраа шалгуулъя. Их сайн байна. Би гэртээ ийм өртөө шүлэг зохиож ирсэ. За, Харавсан сум дүүгүрийн чулуу шиг даан чомголон хатан бол сэлний торгон шиг дэндүү ирмгийн халуун цус цогтох зүрхээ Монголон гэж омгсон. Багшаа тэгээ цаашаа орж ирдгвэ яах вэ? байз ууг нацагд оржоо. Ингэж үргэлжлүүлвэл ямар вэ? Бидний тэнгэрлэг залуунаас Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай гэж үргэлжлүүлвэл ямар вэ хөөхтүүд ээ? Багшаа, ууг нацагд орчин хийсэн шүлэг өөр мэдлэр орж ирээд байна. Ой, хөрөнгөний яриагаар ярьж болдоггүй юм. За багшаа. Хүй, сайн байна уу? Баттай шаравдан минь. Сайн уу? Шмэн. За, яаж явна? Өөрийн ихнэр зол мэдэг сүрэнгээ авахар ирлээ. Юу? Баттай шаравдан минь. Зол мэдэг сүрэн дугууланд ороод удаагүй байна. За багш минь, өөрийн ихнэр зол мэдэг сүрэнгээ намзагт өгөхгүйгээ би мэдчихье. Алив, бос, ёй. За хүүхдүүд минь хичээлд орцгоё. Хагархай Хагархай Том Багшаа, няга хагарцсан бол намайг хүүхэд л байхад хагарчихсан байсан юм. За сайн байна уу? Жавхаа Лувсан Ямар сонир хүн бэ их гүрс оронзон гомб минь. За тантай яриад тэтэх. За, Жавхаа Лувсан гончиг багш минь. Баатар Сүмбэр самбууга аваад явахгүй бол ахлам Агван Сүмбэр самбуу мөнгөн сарнаа олох хэрэгтэйгээд уурлаад болдоггүй. юу гэсэн үгүй. Их гүрс оронзон гомб минь.
Энэ үнэн үү? Үнэ. Их гүр соромжон гомт минь. Чи хүүгээ аваад явбал нийгмийн арчил Монголын залуучдын холбоо мөнгөн сарнаа наадам нь юу болох вэ? Тэр хамаагүй. Би хүүгээ авч явна гэснээр авч явна. Алив Баатар Сүмбэр самбуу бос явъя. Баатар Сүмбэр самбуу өршөөгөрөө жавхаал усан гончиг багш минь. Баатар Сүмбэр самбуу бид хоёр чинь хайр сэтгэлийн өглөөрхтэй байлээ. Би тиймээс явлаа. Оюун орж орлоо. Сайн байна уу? Багам цэцэг дуусан гончиг багш минь. За, би гэдэг хүн мөнгөн сарнаад авахын тулд анх болдонгоо хүүгээ авах гэж ирлээ. Багам цэцэг дуулам эгч минь. Энд залуучуудын холбоо байгуулах гээд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй байна. Чиний тэр залуучуудын холбооны үйл ажиллагаа тэндээ л эдгэн байгаад гаргасан ганц хүүгээ өөрөө мэдээ. Эгч минь та тогтож хайрл. Хүй өрөө. Баруун хүрээний банзрагчийн модчны ганц хүү. Жавхаад угсуугаа үдийдээ юм бол гэж хэн сандгийг гараа алив. Насан бат нарын хоёр охин юугаа хийж байгаа? Аав ээж чинь мөнгө сарнаад авах гээд аль бас явцгаая. Багш, оюун орж хорлоо энд байхгүй байхад би энд байх хэрэг огтэн алга. Би явлаа багш. Чи бид хоёр хайр сэтгэлээр яадیں۔ Сууч. Амар байна уу жавхаал усан гончиг багш минь? Сайн явна уу? Тулга Дарбазар минь. Эндээ та минь яасан уруу царайтай харагдах юм? Эд Тулга Дарбазар минь. Энэ залуучуудын холбоо байгуулж мөнгөн сарнаа наадам хийгч миний хийх ажил биш тэгээ. Йоо. Та ингэж сайн цаг ирж байхад сэтгэлээр унж болохгүй шүү багш минь. Тулга Дарбазар минь. За, чи энэ ажлыг хийж чадна да. Би чамд нэг чухал даалгавар өгье. Юусан бэлээ? Нийгмийн арчлал Монголын залуучуудын холбоог байгуулж мөнгөн сарнаа наадмыг хийх ажлыг чамд даатгая. Чи чадна да. Би чадах болов. Тулга Дарбазар минь. Би танд нэг чухал даалгавар өгье. Энэ хүү бичгийг та хүрээ орж Сүхбаатар жанжинд заавал хөргөж хүчиртэй юм шүү. Ойлголоо. Энэ хүү хүнд хэцүү цаг үед нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүн бүр ам биеийн хайрлахгүй зүтгэх учиртай гэж агуу их Ленин багш хэлсэн гэдэг. Тулга Дарбазар минь одоо эртхэн хөдөлтөө. За мэдлээ. Та бүхэн маань амар мэд сууж байгаарай. Би 9 минут энэ бичгийг заавал хүргэж өгөх болно. Сайн яваарай. За баяртай багш минь. Босоороо би чамд сайхан мэдээ дуулгахаар ирлээ. Чи бол эгэлгүй хүн билээ. Энэ би юу? Тэмээ чи. Чи бол далдын хүчээр сонгогдсон нам билээ. Энэ би юу? Харин тэмээ чи. Устдаас төрүүлж мөнгөн сарнаг олох аваас оюун нүрчин хорлоог ихнэрэн болгож авнаа. Энэ би юу? Тэмээ чи. Чи одоо л шийдвэрлэх сонголтоо хийх ёстой. Энэ би юу? Тэмээ чи. Чи мөнгөн сарнаг бусдаас төрүүлж олж чадвал оюун нүрчин хорлоог өөрийн ихнэрээ болгож чадна. Энэ би юу? Тэмээ чи. Хэрв чи мөнгөн сарнаг бусдаас төрүүлж олж авч чадахгүй аваас. Энэ би юу? Тэмээ тийм чи. Оюун нүрчин хорлоог үрд харах боломжгүй болно. Хэн би яа нэрэ? Бурханд тэслэгч гиндэ чи. Хэн би юу? Чи чин дүлий юм уу? Хэн би юу? Чи бүр намайг залгааж орхилоо. Хэн би юу? Чич өмхий аажгүй балин юм да. Би хэн гинэ? Чи байна хизээч мөнгөн сарнаг олж авч чадахгүй залхуулам юм да. Гүцээ ханлаа. Зүгээр л нисэх минь. Хэн чи юу? Би. Тэгвэл би юу юм бэ? Чи өөр газар руу яваарай. Аруна! Гараад ирэхөө.
Энийг царай зүсийгээ хаагур доншуучлаад явж байгаа дэрж байгаа юм бэ. Гэрээ марцсан гисэр үү чи? За тэр яггүй Ариун нам. Яаралтай мөнгө сарнааг Сүхбаатар жанжинд хүргэж өгөхгүй бол горьгүй. Юу мөнгө сарнаа? Яадаг мөнгө сарнаа вэ? Тон чухал сарнаа. Мөчи Сүхбаатар жанжиг тань нэстэй. Би таньж яах юм? Би мэдэж яах юм? Чиний хэдэн мал талын нэггүй тараад алга боллоо. Малынхаа араас явал да. Ариун нам тайвшрал да. Энэ мөнгө сарнаа наадмыг хийхэд хүн болгоныг хүчин зүтгэл хэрэгтэй байна. Тэгэхгүй бол мөнгө сарнаа наадам маань сүйтгэх аюул нүрлээд байна. Чивтэр сарнаагаар яах юм? Сарнаагаар яах юм? Төрийн төлөө огтон боож ухна гихчээр нэг том юм яриад хийхэглээд ах юм. Нэг л их нам ярьсан хүн нам л гээд байх юм. Ариуна чи хойлголоо. Ард түмэн соёлог төвөөхэд мөнгө сарнаа наадмын ач холбогдол туйлын чухал. Тэг үний юм уу? Тийм чухал юм уу тэр чин? Чухал. За Ариуна минь яардгүй бол горьгүй. Дайснууд даваад ирлээ. Юунд дайсан? Ямар дайсан? Хаанаагаан тэр чин? Эрдэнтийн даш даргатай цагаантнууд араас нэхэж яваа. Энэ маш чухал бичиг юм шүү. Заавал Сүхбаатар жанжингийн гарт нь хүргэж өгдөг юм шүү. Хүүгээ аваад явах юм. Тэгэлгүй явах уу? Хүүгээ аваад явна. Алуу. За хань март яваарай. Яасан бэ та? Яваарай. Яваарай. Миний хөө сүх жанжинд аавхан захиасыг заавал хүргэж өгөөрэй. Чи чаднаа хүмүүс. За ачи. Би отоо хийх яваад ирээ. Сайн яваарай хүмүүс. За ачи. Ээжээ хүн ирж гинэ да. Тийм байна. Мэргэн ардын үгийг сонсцгоо. Танаа охины зүүн гарт нь заяаных нь хань хөрөл хараа орно гэсэн. Ээжээ би харж байна. Алуу? Тийм байна. Миний охин харж байна. Чи миний охины заяаны хань байна. Та хоёрындээ сайхан амьд. Үгүй. Би Сүхбаатар жанжинтай уулзах маш чухал ажилтай. Ээжээ би цаг явъя. Орж болох уу жанжаа? Ор. Амар байна уу та? Алуу сүгдэх хэрэггүй. Бос. Жанжаа. Намайг манай аав маань танд өөрийн биеэр энэ захидлыг дамжуулж өгөөрэй гэж явууллаа. Аавын нэр хинсэн бэлээ? Манай аавыг луу хүний хушууны тулаг Дарбазар гэдэг. Тань. Нэгэн цаг үед тусгаар тогтнолынхон төлөө мөр зэрэгцэн тулдаж явсан нөхөр минь байгаа юм аа. Залуус минь таах баяр. Ардын засгийн их үйлд маш чухал үүрэг гүйцэтгэлээ. Хөрөнгөтөн ноёд тайжуудын хөгжилд чөдөр тушаа болсон. Хүндхэн энэ цаг үед энэхүү цагтл маань
өглөөний наран мэт итгэл найдварыг авчирлаа. Залуус минь. Бүгд найрамдах Монгол ард улсын хөгжлийн наран мандаж байна. Монголчууд хэмжээ тэр хаан засгийг халж ард түмэнд төрийн эрх мэдэл шилжсэн түүхэн хариуцлагатай цаг үе. Монголын залуус эвийн дуугаан өргөж итгэл сэтгэлээрээ нэгдэн зүгийн залуус зүрхэндээ ойртож шин цагийн шин Монгол улсыг хөгжүүлэн явуулахын төлөө гар бие сэтгэл зүтгэлээрээ нэгдэн инхүү зүтгэсэн түүхтэй.